За Монгол банкны хувьд бол мөнгөний бодлогын хүүг 11% хэвээрүүлдэг шийдвэрийг гаргасан байгаа шүү дээ. Инфляц бол харьцангуй өндөр байгаа. За улсын хэмжээнд 8.9%, Улаанбаатар хотын хэмжээнд 10.5% гарсан байна л да. Ийм үед мөнгөний бодлогын хүүг хэвээрүүлдэг шийдвэр гаргасан нь ямар учиртай болоо? Ер нь цаашдаа инфляц яаж нөлөөлөх болоо? Зөв. Тэгээ мөнгөний бодлогын хороо өчигдөд худалдаад бодлогын хүүг 11% дээр хэвээр гаргах шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ мэдээж дотоод гадаад олон хүчин зүйлсийг харгалзаж үзэж байгаа. За үүнд учраас мөнгөний бодлогын хороо төв банкны үндсэн чиглэлээр үндэслээд бол инфляцтэй бол мэдээж голжин өгдөг шийдвэр байна. Гэхдээ инфляц өнөөдрийн инфляц өчигдрийн инфляцаас илүүтэй ирээдүйн инфляцийг тогтвортой байлгахад мөнгөний бодлогын өнөөдрийн арга хэмжээнүүд нь чиглэдэг. Яг нь мөнгөний бодлого өнөөдөр авч байгаа арга хэмжээ тодорхой хугацааны очролттойгоор Монголд магадгүй нэг доотлон 3 уйлаллын дараагаас нөлөөлнө эхлээд магадгүй 6 уйлаллын дараа буюу жил хагасны дараа хамгийн өндөр нөлөөлөл нэлээд байна гэдэг жишээ нь тооцоо судалгаа бидэнд бол ашиглаж байгаа. Тэгэхээр тооцоог аваад үзэхэд инфляц бол ерөнхийдөө өнөөдөр харьцангуй 8.6 гэж байгаа. Түүний баг 3 орчим 1% дан ганц мах байгаа. За өөр 1 орчим 1% нь юу? Хатуу түлш шатхуунаас үүдэлтэй инфляц. Тэгэхээр баг 4 орчим 1%, баг 8.6-гийн тал орчим хувь нь угаасаа нийлүүлэлтийн шалтгаантай буюу төс зургийн шинжаанастай инфляц байгаа. Тэгээ бидний тооцоогоор бол инфляц нэг 10 сараас эргэж бураад оны төгсгөлөхэд бол яг бид бүхний 8% зойлт руу очоод түүнээс хойш бол 8%-ийн орчим бол тогтворч буюу нэг 7-оос 8 орчим хувийн орчим дараа онд хадгалагдана гэсэн ийм төсөөлөл тооцоо бол бидэнд байна. За нөгөө талаас бол бас гадаад орчны хүчин зүйлсүүдийг харахад бол мэдээж тодорхой бос байдлууд өндөр тэр тусмаа бол энэ төлбөрийн тэнцэл рүү гарч ирэх сөрөг шокууд бас тодорхой хэмжээнд хүлээгдэж байна. Энэ бол валютын ханшны бас сулрах дарамтыг бол эхнээсээ бол дотоод зах зээл дээр мэдрэгдэж эхэлж байгаа. Энэ хүчин зүйлсийг хадгалж байгаа бас бодлогын хүүг одоогийн төвшнөөс бол бас бууруулах орон зайг бол хааж байгаа. Тэгэхээр бол энэ хүчин зүйлсүүдийг харгалзаад бол энэ удаадаа мөнгөний бодлогын хүүг 8% дээр хадгалах бол эдийн засгийн өсөлтийг бол одоогийн нэг 7.3%-аас дортуулахгүй инфляцийг энэ онд бол дараа онд бол 8%-аар зорилтод хангах төвшин байна гэсэн тооцоо судалгаа хэлцүүлэхийн донд бол хэвээр хадгалах шийдвэр гаргах. За бас 20 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл байна л да. Ерөнхийдөө өрийн удирдлагыг нэлээд голчилсан харагдсан. За ялангуяа эх 4 жилийн хугацаанд бол 21 оноос нэлээд бондын төлбөр байгаа. За үүнээс гадна Хятадын ардын банкны 2 тэрбум долларын swap хэлцэл 20 оноор хугацаанд үүсэж байгаа. Тэгэхээр эдгээр за төлбөрүүдийг яаж шийдвэрлэх боломжтой гэж та харж байна? Төлбөрүүд юу вэ? Ерөнхийдөө бол мөнгөний бодлогын үндсэн чиглэл маань бол 3 том агуулгын хүрээнд боловсруулах гэж байгаа. Эхнийх нь бол яг бид бүхний хувьд 20 оноос эхлээд тулгарч байгаа гол шаардлагуудаа шийдэх. Хоёр дахь нь бол одоо үргэлжлүүлээ явж байгаа хууль эрх зүйн болон бусад шинтгэлүүдийг үргэлжлүүлэх. За гурав дахь нь бол банк санхүүгийн салбарын эх 4 жилд зайлшгүй өнөөдрөөс эхлэх шаардлагатай реформуудыг бол эхлүүлэхээ гэсэн. Түүний таны хөндөж байгаа асуудал бол эхний асуудал буюу яг бид бүхэнд 20 оноос тулгарч байгаа асуудал бол гадаад төлбөрийн асуудлууд байгаа. За дараа оны хувьд жишээ засгийн газрын баталгаа гаргасан бонд эргэн төлөлт 5 сараас эхэлж байгаа. 8 сард нь бол төв банкны за яг 2 тэрбум бол биш юм аа зүгээр тэр бол 1.8 орчим тэрбум долларын swap-ыг яг авч ашигласан дүн байдаг. Энэ асуудлыг бол хугацааг сонгохтой холбоотой асуудлууд байгаа. За тэгэхээр бол төв банкны байршуул бол энэ удаадаа бол гадаад валютын нөөцийн өнөөгийн байдал гадаад шокоос сөрөг шокууд хүлээгдэж байгаа энэ орчинд бол үүнийг бол валютын нөөцөөс төлөхөөс илүүтэй бол дахин санхүүжүүлэх бол бидний хувьд бол сонголт юм а гэдэг энэ байршуултад бол хүрсэн. За энэ агуулгаараа бол ерөнхийдөө Хятадын ардын банктай төв банк хоорондын swap хэлцлийн хэлцлийг бол хугацааг дахин 3 жилээр сунгах асуудлыг бол бид бүхэн асуудлыг тавиад хэлцээр одоо явж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол энэ хэлцээр амжилттай үргэлжлээд дахин сунгах боломжтой гэж харж байгаа. За засгийн газрын том одоо дүнтэй иргэн төлөлтүүд бол ерөнхийдөө бас эхэлнэ. Баталгаа гаргасан бол нэг өөрийнх нь авсан. Эндээс ч гэсэн бид бүхэн бол нөхцөлийг нь дордуулахгүйгээ дахин санхүүжүүлэх нь зүйтэй байна. За үүний тулд бол бид бүхэн зээлжих зэрэглэлийн асуудлыг бол үргэлжлүүлэн сайжруулах дордуулахгүй байх. За энэ хүрээнд бол зээлжих зэрэглэлийн байгууллагуудын хавдаг гол үзүүлэлтүүд байгаа. Валютын нөөцийн асуудлууд, засгийн газрын одоо төсвийн сахилга баттай холбоотой, алдагдлыг өсгөхгүй байхтай холбоотой. За гаднаас авсан их хөрсрүүдийн ашиглалтын үр ашигтай байдлын асуудлууд энэ зүйлсүүдээр бид бүхэн анхаарах. За энэ дээр нэмхэн хамгийн гол бас нэг асуудал байна. Энэ нь өгөхлөөр ерөнхийдөө Монгол улс одоо цаашдын бодлого арга хэмжээ маань одоо зөв рүүгээ
явж байна гэдгийг бол бид хүн олон улсын санхүүгийн байгууллагуудыг бас олон улсын хөрөнгө оруулагч нар бол нэлээд ажиглаж байгаа. Монголд ямар үнэлт үйлдэл өгч байна уу? Тэр утгаараа олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд байна. Тэр бүгдийн өмнө авсан бас амлалтууд байгаа бид хүн. Үүнийг бол тууштай хэрэгжүүлээд магадгүй бол одоо дараа оноос хойш ч гэсэн олон улсын байгууллагуудтай энэ хэрэгжүүлж байгаа бодлогын реформ шинжилгүүдийг үргэлжлүүлээд явах нь бид бүхэн үрийн асуудлыг дахин одоо нөхцөлийг дордуулахгүйгээр дахин санхүүжүүлэх энэ боломжийг бид бүхэн илүү сайн олгоно гэсэн байдлыг бол Монгол байна. За ерөнхийдөө Төв банк болон сангийн амжилтны дахин санхүүжүүлэх хөлбөрийг арай илүү дэмжиж явах шиг байна л да. Энэ чиглэлээр явах юм шиг байна. Тэгэхээр хамгийн сүүлд гаргасан бонд, гэргээ бонд 6.25% хүүтэй байсан баг. Тэгэхээр шинээр хэрвээ бонд гаргах шаардлагатай болох юм бол энэ хүүхийг бууруулах боломжтой бол яг олон улсын хөрөнгө оруулагчдын нүдээр харах юм бол Монголын нөхцөл байдал энэс дээдэж чадсан уу? Мэдээж бол зах зээл үнэ тогтоно. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал гэдэг юм өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал бол бид бүхэн 2017 оноос дээдсэн гэж хэлсэн. Макро бүх үзүүлэлтүүд маань сайжрлаа. Миний дээр хэлсэн эдийн засгийн ерөнхий нөөц боломж бафер маань бол валютын нөөцөө харахад нэмэгдлээ. 4 орчим тэрбумд өгчлөө. За манай гадаад өрийн засгийн газрын гадаад өрийн дотоод төлөвлөх хувь бол 56%-аар буугаад ирчлээ гэдэг. Тэгэхээр яг энэ макро сууд үзүүлэлтүүд за тэрний зээл зэвсэглийн байгууллагуудын хаадаг гол үзүүлэлтүүд маань сайжирчихлаа. Тэгэхээр бол энэ одоо хүсчихсэн байгаа үдгээр бол дордуулахгүйгээр очих юм бол бид бүхэн бол мэдээж энэ хүүг буулгах болцоотой. Хоёрдугаар бол энэ глобал орчноо харахад гэсэн ерөнхийдөө дэлхийд нийт хүүнүүд бас ерөнхийдөө буулгах зүгт боёж байна. Тэгээ холбооны нөөцийн банк хүүгээ буулгалаа босоод тэгэхээр зах зээлээр хүүгч гэсэн ерөнхийдөө бууж байгаа. Тэгэхээр бол бид бүхэн энэ макро бодлогын одоо хэрэгжүүлж байгаа юм бодлогоо тууштай хэрэгжүүлээд очвол бол хүү нөхцлүүд бол илүү сайжрах болцоотой л гэж харж байна. Олон улсын валютын сангийн удирдах зөвлөлийн 4-р заалтын дагуу бас дүгнэлтээ бол гаргасан байгаа шүү дээ. Энэ дээр олон улсын валютын сан хэлсэн байна л да. Гадаад шокоос, гадаад эрсдлээс ус Монголын эдийн засаг хамааралтай эрсдэлтэй хөөрөнө гэж байна. За энд бол хамгийн түрүүнд одоо нүүрсний зах зээлийг бол онцолж байгаа. Энэ эрсдлийг Монгол банк хэрэг тооцож одоо бодлоготой тусгаж өгч байна. Мэдээж бид бүхний харж байгаа гадаад эрсдлүүд бол жишээ нь том зургаар нь авч харах юм бол Хятад, Америкийн нэгдсэн улсын хооронд үүсгэж байгаа нэгдүгээр худалдааны маргаан, хоёрдугаар энэ ханшийн маргаан, гурав дахь нь технологийн маргаан. За энэ маргаан дээр нэмэх нь бол дахиад Америкээс Ирантай холбоотой энэ зөрчилдөөний донд үүсэж байгаа газрын тосны зах зээлээр үүсэх маргаан гэдэг. Энэ тэгэхээр өмнөх эдийн глобал эдийн засгийн хямралтай харьцуулаад харахад өмнөх нь бол эрэлтийн хүчтэй сөрөг шок байсан. Энэ удаагийн энэ маргаан зөрчилдөөнөөс яг үүсэж байгаа нөхцөл байдал дандаа нийлүүлэлтийн шокууд байна. Нийлүүлэлтийн шок дундаа бол энэ шокууд маань тийм төс зуурын биш юм байнгын цувсан байдлаар орж ирэх шокууд. Тэгэхээр бид бүхэн бол том эрсдлээр нь бол ерөнхийдөө глобал эдийн засаг бол онцлог руу явах нэ. Энэ уналт маань багуун хугацаатай байхгүй байна. Гэхдээ цаг хугацааны хувьд Монгол руу яг энэ орж ирэх бол яг төд өд гэхэд бол өнөөдөр ишт байна. Гэхдээ цаг хугацааны хувьд бол Монгол руу орж ирэх юм байна. Орж ирэх гол 3 сууг байна гэж байна. Эхнийх нь бол мэдээж юаны валютын ханшийн сууг. Энэ бол юан бол харьцангуй сулрах нь сул төлөвлөлтөд байх нь. Энэ бол Монголын Хятадаас авдаг импортын үнүүдийг бол харьцангуй бууруулад Хятадаас Монголын авдаг импортын эрэлтийг бол нэлээд өдөөгдөх үнэ. Энэ бол төлбөрийн тэнцэлээр бол нэлээд сөрөг орж ирэх юм байна. Хоёр дахь гол сувг бол энэ юаны ханштай холбоотой орж иж байгаа нэг сувг бол валютын ханшийн санхүүгийн сувг гэж харж байгаа. Энэ бол Монгол маань Төв банк ч юм уу ямар ч юаны хувьд өсөлтөө. Юанаас хад 2 тэрбум доллар юанаар илэрхийлэх зөвстэй болохоор энэ сулралт бол гадаад үрийн ам доллар илэрхийлэх дүнг бол тодорхой түвшинд бас бууруулах юм байна. Тэ. Гэхдээ энэ буурлалтын цаг хугацаанд бол бид бүхэн энэ өрөө төлж чадвал тодорхой түвшинд одоо ашигтай гарах болцоо байна. Үгүй бол бид нэг ашиглаж чадахгүй байна. За 3 дахь хамгийн гол сувг бол таны хэлж байгаа сувг. Бол Монгол улс бол түүхийн эдийн гадаад шок тэр дундаа түүхийн эдийн эрэлт үнээс бол нэлээд өндөр хамааралтай явж байгаа. Тэгэхээр бол энэ бол ерөнхийдөө бид бүхэн бол эрэлтийн шок нь бол арай бага бах ихэндээ ягаад бол Хятадын яг гангийн үйлдвэрлэл буюу эрэлт бол харьцангуй бол хожуу нөлөөр нь орж ирэх байх. Зөвхөн үнийн шок нь бол одоо эхэлчихлээ гэж харж байгаа. Тэгэхээр бол бид бүхэн бол ерөнхийдөө төлбөрийн тэнцлээ дамжаад валютын ханш руу орж ирэх нөлөө бол дарамт нэмэгдэж байна. Энэ бол цаг хугацааны асуудал байна л гэж харж байгаа. Тэгэхээр олон улсын валютын сангийн дүгнэлтэд бас гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байгаа гэж дурдсан байгаа. Нэгэн уул уурхайн салбарыг ярьж байгаагийнх бас таны бодлыг сонсомоор байна л да. Засгийн газраас бас уул уурхай лицензүүдийг цуцлах шийдвэрийг бас нэлээд огцом гаргаж байгаа. Ер нь энэ нь өөрөө гадаадын шууд хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх болоо
ямар нэгэн тийм одоо нэр хүндэд нөлөөлөх ч юм уу. Тийм. Та бүгд юу гэж харддаг юм? Бид бүхэд бол тэр гадаад шоктой хамааруулаад яхад ерөнхийдөө хөрөнгө оруулалтын орчинд орж иж байгаа шокуд бол бас бага биш болчихлоо. Өөрөөр бид бүхэн бас хайцсангуу жилийн өмнө юм уу 6 сарын өмнө харж байгаагүй шин шокуд бол жишээ орж иж байна. Эхнийх нь бол мэдээж оюутлахын өөрийнх нь геологийн албарлалтын газар зүйн байшинтай холбоотойгоор гадаад шинэ төсөл нь 12-аас 19 сараар хойшлох 16-аас 30 сараар хойшлох нэмэлт 1.2-оос 1.9 жил бомбын долларын капексийн зардал нэмэгдэхэд болж байна гэдэг. Энэ бол мэдээж яг бид бүхэн төлбөрийн тэнцэлтээр бол нэг төрлийн шок болж орж иж байгаа. Нөгөө талаас бол энэ дотоодын уулуурхаа дотоодын одоо хөрөнгө оруулалтын бүтцийг аваад үзэхлээр бол энэ дотоодын хөрөнгө оруулагчдын эдийн засгийн өсөлтөд оруулж ирсэн хувийн юм бол хацсан өндөр явж ирсэн. Гэтэл одоо яг үүсэж байгаа энэ нөхцөл байдлууд бас бидний хүлээгээгүй дотоод хөрөнгө оруулалтын хамгийн сүүлийн мэдээлэлээс дотоодын хөрөнгө оруулалт нэлээд өсөлт нь саачсан орж иж байгаа. Тэгэхээр энэ саалт бол үргэлжлэх том эсэлтийг бий болгож байна гэж харж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ бол нийт дүнгээр нь аваад үзвэл ерөнхийдөө эдийн засаг бол хамгийн оргил үедээ одоо бол ирж байна. Үүнээс цааш бол нэмж өрнөхөөс илүүтэй бол ерөнхийдөө буулгах чиглэл рүү эдийн засгийн төлөв хазаах юм дотоод гадаад аль хүчин цус хавсраад нэгэн зэрэг орж иж байна. Тийм болохоор бид бүхний мөнгөний бодлогын мэдээлэл дотор хэлээд байгаа. Бүх салбаруудын хувьд нөөц баапар хөрөнгийг одоо бүрдүүлэхгүй бол хуримтлал бий болохгүй, нөөц бүрдүүлэхгүй бол бид бүхэн ерөнхийдөө одоо ойрын жилүүдэд бол дандаа уналтын тийм сөрөг шокын нөлөөллүүдээс одоо хамгаалах, тисч дархлаатай гарах гэдэг тэр зүг рүүгээ бид бүхэн бол орох тийм төлөв рүү явж гин шүү гэдгийг бол бид бүхэн сүүлийн 2 уйлалдад бол дараалуулж байгаа. Зүгээр энд онцлог хэлэхэд бол бид бүхэн яг өнөөдөр цаг хугацааны хувьд үдээд гэхэд бол эрт байна. Ягаад бол глобал орчин дээр тодорхой бос байдлууд байна. Энэ нь тэр онолт руу бол бид бүхэн орох нь байна. Ороход бид бүхэн өнөөдөр бэлтгэлээ хангах нь юу юунаас чухал байна л гэдгийг бид бүхэн мессеж өгöd байгаа. Яг энэ бэлтгэл холбоотой хангахтай холбоотой бас нэг асуулт байна л да. За санхүүгийн салбар ялангуяа банкны салбар, банк санхүүгийн салбарын реформа бол урагшлуулаа гэдэг шаардлагыг валютын сан болол тавьж байгаа. Нилээд урт хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр яг за энэхүү шинжилгээг бас хийх нь бол дараагийн шатны санхүүжилт орж ирэхгүй юм шиг байна. Тэгэхээр энэ тал дээр яг юун дээрээ гацж чадбайгаа ямар шинжилгээ хэрэгтэй байгаа? Тийм, ерөнхийдөө бол энэ бол банкны салбар дээр бол нэлээд цогц хэмжээний одоо юу гэдэг хянс зохицуулалтын шалгалтын арга хэмжээнүүд бол ерөнхийдөө 17 оноос хойш үргэлжлээ хийгдэж байгаа л гэж үзэж байгаа. Бид бүхэн нэг саатлах хэзлүүтэй удаашрлаа гэж ерөнхийдөө бол удаашралтай байна л гэж тайлбарлаж харж олуулсан валютын сантал явж байгаа. За гол асуудлууд бол та бүхэн мэдж байгаа активын чанарын үнэлгээгээр бол банкуд дээр өөрийн хөрөнгөний дутагдал үүссэн. 1.9 дотоодын тэтгэврийн 1.9% тэнцэх хэмжээний 7 банкн дээр бол үүссэн. 7 банкн дээр бол өөрийн хөрөнгөнийхөө дутагдлыг нэмээ гэдэг шаардлагыг тавьсан. 6 банк нь бол тодорхой түвшинд нэмэгдүүлсэн. Нэг банк нь нэмэгдүүлээгүй. Тэр нь Капитал банк. Тэгээд бол холбогд банкны тухай хуулийн дагуу арга хэмжээгээ авсан. 6 банкны өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн асуудал дээр бол их үүсвэрийг нь тодруулах, тэр оруулж ирсэн өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн их үүсвэрийн гарал үүслийг нь тодруулах. За энэ нь Монголын хууль дүрм журамтай бол нийцтэй байгаа хэсгийн тодруулах шаардлага байна гэдгийг олуулсан валютын сангаас хөтөлбөрийн хүрээнд тал тавьсан. Эннийхэн хүрээнд бид магадлан итгэмжлэх шалгалт гэж орчуулдаг байгаа. Францын аудит гэдгийг бол бид бүхэн банкудад оруулсан. Одоо Францын аудитын маань дүгнэлтүүд эхнээсээ гарч ирж байна. Одоо энэ дүгнэлтээр үндэслээд бол олуулсан валютын сантай хамтраад экшн план буюу арга хэмжээний төлөвлөгөө одоо энэ банкуд дээр цаашд ямар арга хэмжээ авах уу гэдэг энэ төлөвлөгөөнд дээр бид бүхэн ажиллаж байна. Олуулсан валютын сан Монгол банкны хувьд бол ерөнхийдөө энэ төлөвлөгөөг хоёр талаасаа зөвшөлдсөд нэгэн чигт тохиролцох юм бол энэ арга хэмжээний төлөвлөгөөний дагуу явна. Энэ тохиолдолд 6 дугаар одоо үнэлгээ хийгдэхгүй хайцсан удаашралтай байгаа гэдэг энэ үнэлгээ бол ерөнхийдөө хийгдээ явна гэдэг энэ ойлголцтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юм бол удаашралтай байна. Бидний зүгээс энэ арга хэмжээний төлөвлөгөөгөө шуурхай гаргах түүний дагуу холбогдох арга хэмжээг бол олуулсан валютын сантаа зөвшөлдсөний үндсэн дээр хэрэгжүүлэх гэдэг энэ арга хэмжээ одоо яг хийгдээ явж байна. За валюттай холбоотой асуухад олон улсын валютын сангийн дүгнэлтэд Монгол банк валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд валютын одоо интервенц валют зархаа бол хязгаарлах хэрэгтэй гэж бол үзсэн байгаа шүү дээ. Энэ нь одоо цаашдаа төгрөгийн аншиг доктортой барих ч юм уу энэ чиглэлийн бодлогод яаж нөлөөлөх юм болов? Энэ бол олон улсын валютын сангийн ялангуяа Монголд ажлын хэсгийн гишүүдийнх нь байр суурь гэж үзэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Одоо олон улсын валютын сангийн баримтч. За мэдээж бол ерөнхийдөө гадаад шокын дүртэмтгий, гадаад сөрөг шок орж ирэх үед бол дотоод эдийн засгийн уналтанд оруулахгүй ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бол валютын ханшин дээр энэ ачааллыг авах хэрэгтэй гэдэг тийм
эдийн засгийн онлайн гэдэг юм уу тийм суур ойлголт бол байдаг. Энэ агуулгаар бол олон улсын валютын сангийн ийм дүгнэлтүүд байна. Гэтэ яг Монголын эдийн засгийн суур хөлсийг нь аваад үзэхлээр засгийн газрын одоо гадаад валютын цэвэр позиц гэж байгаа. Өөрөөр хэлбэл валютын актив валютын өглөгийг аваад үзэхэд цэврээрээ Монгол хасах байгаа. Монгол улсын одоо чинь засгийн газрын нийт гадаад бол 7 гаруй тэрбум ам доллар байна. Тэ актив нь бол бараг тэг орчим гэж хэлж байна. Тэгэхээр 7 тэрбумын хасах позицтэй засгийн газар. Аж ахуйн нэгжүүд дээр бас хас гаруй орчим тэрбум долларын позиц байна. Тэ Монгол банкн дээр бол яг эерэг болцсон гэхдээ байгаа. За өрхүүдийн зарим өрхүүд дээр бол хасах позиц. Тэгэхээр валютын аншиг хамаагүй одоо солилцох нь бол энэ миний сая хэлсэн эдийн засгийн секторууд гэж хэлдэг засгийн газар арилжааны банк аж ахуйн нэгж үүсгэх энэ секторуудын тийм баланс дээр шууд сөрөг нөлөөлөл очих гэдэг. Юу алдагдал шууд очно. Энэ маань тухайн секторуудын хөрөнгө оруулалтаа өөрөө хийх санхүүгийнхаа зүйлүүдийг сайжруулах явах боломжийг шууд хаах гэдэг. Энэ утгаараа бол Монгол банк бол шууд одоо юугүй тэр валютын аншны хүчтэй сулралтыг бол үзүүлэх нь энэ балансаа дамжихын сувгаар дамжаад бол эдгээр секторуудад илүү сөрөг нөлөө үзүүл болцсохгүй байна гэж хараад ерөнхийдөө дундын хөвлөлтөд байж байгаа. Гэхдээ бид бүхний байсаар бол мэдээж валютын аншиг бол ийм тогтвортой байхаас илүүтэй алгуур энэ гадаа шокийг нөлөөллийг нь шингээсэн байдлаар ерөнхийдөө бол хөвгч аншигны дэглэмээр бол цаашдаа явна л гэсэн байсан шүү дээ. Инновац 2050 зөвхөн Bloomberg телевизээр